Тэмээтэй өшөөнөөс Мишель ортлоо ерөөсөө бүгд нэгдсэн гаргалгаагүй морооны усны дандаа шингээх удагтай байсан. Энэ жил зам очихтой холбоотойгоор нийслэл хэрэгжүүлж байгаа одоо замын ажлуудыг бүгдийг морооны устаагаар төлөвлөж байгаа. Мянган төв коллектор шугам угсраад Мишелийн тийш гаргалгааг нь гаргахаар ингээ угсраа явж байгаа. Мянган хоолой маань өөрөө Монгол улс 3хан газар үйлдвэрлэж байгаа. Ерөөсөө моноо дээр. Тэнд чи бас жижиг хоолой тавьсан багш шүү дээ. Би бодоо тийшээ явна. Хэвнээсээ. Тендерээр авсан аж ахуйн нэгж нь хэвний өвдөрсөн гэдэг одоо ямар компани хийж байгаа? Steel Concrete гэдэг. Аха. Тэгээд одоо хэвэн болцсон өдөрт 2хан ширхэг гаргадаг. Тэгэхээр бид одоо 2хан ширхэг хоолойг өдөр болгон угсраад байвал бас өндөрлөлтөө учраас нэг өдөрт нэг 50 м явах хэмжээний хоолой болгочоод ажлаа үргэлжлүүлэхээр ингээд төлөвлөө ажиллаж байгаа. Хоёр нь бол 10 сар гэхэд дуусах төлөвлөгөөтэй байсан. За мянган том хоолой угсарж байгаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж Монгол компаниас захиалга өгөөд авсан. Нөгөө компани маань хүчин чадал өдөрт ерөөсөө 2-ыг нийлүүлэх хүчин чадалтай байгаа тий. Тэгээ түүнээсээ болоод ер нь хоолой байхгүйгээс ингээд ажил удаашрж байгаа юм байна шүү дээ. Одоо энэс цаашаа ингээд хийгдэг байгаа юм тий. Энэ хэсэг бол ингээд бүрэн хуулагдаад хурцаад буцаагаад хийцэн байгаа шүү дээ. Буцаж нэвтрүүлгуудаа хийсэн. Хийцэн бүгдийн 5 тонны эндүү үйлчлээд эндүүгээр үйлчлээд явж байгаа. Одоо дарга дээр одоо санаа зовоод одоо миний хамгийн зүйл бухимдаад байгаа асуудал чинь нөгөө буцаж нэвтрүүлгээ хийхгүйгээс болоод суулт хийгээд байгаа шүү дээ. Одоо жишээ нь яг дулааны инженерийн шугам шүлжээ хийж байгаа дулаан дээр байна. Ер нь одоо ингээд Орос улс нийтийн аж ахуйн газар дээр бол бас шалгаа байхгүй ингээд нэвтрэл гардаг. Гарсны хэсэг дээр бол нөхөн төлбөрийн нөхөн сэргээлийн зарлыг байршуулад явж байгаа боловч яг технологийн дагуу буюу дайргаар буцсан нэвтрүүлэлт хийгээд гаргаж ирдэг. Шугам шүлжээний зургууд нь яаж хийж ийх нөхөн сэргээлт нь усан шороогоо буцаж хийнэ гэдэг байдлаар гарчаад байгаа учраас энэ хоёр дээр яг төсвийн зөрүү гарч иж байгаа. Тэгэхээр одоо бол загчийн ажиллалтаа ярилцаад одоо бүх инженерийн байгууламжийн шугам шүлжээний ажлын нөхөн сэргээлийн зургийг бол дайргаар дүүргээд нэвтрүүлэлтээ хийж араас нөхөн сэргээлтүүдийг яг тийм байдлаар явъя гэдэг хэлтэлээр бол яриад байгаа. Тэгэхээр инженерийн байгууламжийн зургийн ажил болохоор яг ингээд усан шороогоо буцаагаа нэвтрүүлэн гэдэг байдлаар хийж байгаа учраас энэ дээр одоо мэдж байгаа бол Жамингүний гудамж байгаа. Түская уртлын хэсэг гэсэн ийгэл зүйлсийг нэрж байгаа. Дэлхийн банкны төсөлтөр бол мөн ялгаа байхгүй. Ингээ яг усан шороогоо буцаж нэвтрүүлээд явсан. Гэтэл дараа жил нь яг нөгөөт ингээ урсаад ингээ явчихдаг. Ийм байдал дээр бол манайхан бол бүгд хэлж байгаа. Ингэж болохгүй. Энийгээ нөхөн сэргээлтэй юм технологийн дагуу хийгээ яваач гэж 50 гут төсөв нь өндөр байна гэдэг шалтгаанаар ерөөхдөө дэлхийн банкны хэрэгжүүлж байгаа дулаанаас хэрэгжүүлж байгаа ажлууд дандаа ийм асуудал үүсээд байгаа. Тэгэхээр энийг бол зэгцлээд одоо яг дайргаар дүүргээд нөхөн сэргээлтийг бол хийнэ гэдэг технологийн дагуу хийгдэж явж байгаа. Захирчийн ажлын албад инженерийн байгууламжид аль биесээр үүрэг өгсөн. Ирэх жилээс эхлүүлээд ер нь бол энэ газрын гүнд хинж байгаа инженерийн байгууламжийн ажлууд дээр нөхөн сэргээлт хийгээд буцаан дүүргэлтийг хийхдээ заавал технологийн дагуу нягттай үе шаттай нягтруулж хийнэ гэдэг юм бас одоо шаардлага хөргүүлж байгаа. Тэгээд энийг бол ирэх жилээс манай дулаан, цэвэр ус, гүнээр татж байгаа кабель, захиргаан, холбооны ажил хийж байгаа бус бүх байгууллагуудад хамаартай захим хөгжлийн инновацийн яам, дээрээс нь манай эрчим хүчний яам, зам тээврийн яам, нийслэл ийм дөрвөн гэсэн ийм одоо төрийн институтууд энэ бол ажлуудыг хийдэг байгаа. Энэ одоо шаардлагуудыг бол хөргүүлнэ. За ирэх жилээс бол тийм шаардлагуудыг тавиад энэ шаардлагын дагуу хийх аж ахуйн нэгжүүдэд торгуул болон бусад шаардлагатай арга хэмжээнүүдийг аваад явна гэж байна. Цаашаа хуулаг байгаа юм байна тий. За хизээ хийж дуусна. Маш олон асуудлууд байгаа. Жишээ нь яг энэ хэсгээр одоо та мэдж байгаа сар хэртэй ажил зогссон. Зогсон шалтгаан нь өөрөө мэдээлэл холбооны олон улсын кабель явж исэн. Мэдээлэл холбооны олон улсын кабель нь өөрөө тасалчих юм бол нэг зүртг нь маш өндөр гардаг. Бидний морооны усны шугамаас өндөр өртөгтэй. Энийг нь мэрэгжлийн байгууллагаар нь өөрсдөр нь одоо зөөлгөх ийм ажил гарсан төсөвт байхгүй гэдэг төсөв тооцож өгөн зураг хийлгэнэ гэд ингээд маш удаашралтай байгаа. Одоо энэс цаашаа дахиад тийм асуудлууд байгаа даа учраас хоолой нь бэлэн болсон ч гэсэн бидэд одоо жоохон удаашрах юм нөхцөлтэй байна. Харж байгаад ер нь бол энэ жилдээ апуу хүргээд бидэд эсвэл зогсоон эсвэл нэг харж байгаа цаашаага нэг хаал дүүргээ уулзар хүртэл явуулахаар ингэж төлөвлөж байгаа. Тэгээ үлцнийг эргэжил хийхээр ингэж төлөвлөж байгаа. Одоо дарга ингээ хочиж хийж байгаа компанитайгаа ярилцаад хэсэгчлээд хийе. Ерөөсөө одоо энэ ингээд үлдээчихлээ. Хийж яг үүсэж байгаа компаниуд болчих. Одоо DDMS гэх компани бол одоо яг эдгээр байршил дээр бол явган замын ажил болон хүчилтэй ажлуудыг бол хийгдэхээр бол шалгараад ажиллах гэж явцсан байна. Одоо энэ дээр бол хийгдээд дууссан явган замын ажлуудыг бол яг хийгээд дууссан байршлууд дээр бол араас нь одоо явган замын ажлуудыг бол хэсэгчлээд уулзрын оройс 50-20 м хамаахгүй. Тэгэхээр ерөөсөө танах энэ байрал дээр маргаашнаас бэлтгэлээ хангаад хүчтэй тавьж эхлэх хэрэгтэй. Энэ одоо энэ чиг төлгөөр хүчит бол нэг 3-4 хоног хийчихнэ тест танах.
Өөрийгөө танилцуулчих аль компаниас юм бэлээ? Би DDMS компани ерөнхий инженер боён шиг шийдэгдэг асуудал нь усны барилга байгууламж байсан. Одоо тэр асуудлыг ингээд шийдээд өглөө. Тэгэхээр бид нэр маргаашнаас бэлтгэл ажлаа бэлдээд тэгээд ажилдаа ороход бол билээ. Спорт уучлалтай явж байгаа. Асфальт уучлалтаар ер нь бол зураг нь бол чулуугаар гэдгээр бол гарцсан явж байгаа. Чигсээр хэмжлээ тэр чигээр чулуун замаар өдөө явж байгаа. Чулуун замаар Тийм, чулуун замаар гарч. За тэгвэл чулуун замаараа маргаашнаас эхэлж ороод одоо иргэдийн маань бухимдаад байгаа асуудал энэ хэсэг шүү дээ. Ерөөсөө ингээд Энэ одоо трамвайны шугам яваад өргөсөж байгаа хэсгүүд нь болохоор яг энэ Апогийн уулзуураас уулзуурал аралтай байсан. Энэ дээр 4 игнэ байсан. Тэгээд уулзуурын хэсгээр бол гарлуудыг бол татаад 6 игнэ байдлаар бол явуулж байгаа. Тэгэхдээ одоо энэ дээр байгаа нэг 6 игнэ байршлууд бол өргөсөх шаардлагатайгаа борооноос шугамууд нь хийгдээд дууссан учраас одоо энэ 30 м газар үлдсэн гэдэг байгаа шүү дээ. Одоо энийг дуусчих юм бол бид нар яг өргөсгүүлээд хүчтэйг нь аваад явчих. Асуудал одоо явхад бол ажиллах бэлэн болчиход байгаа. Энэ өргөсөж байгаа. Апогийн уулзуураас Монголын музей хүртэл хэсэг газрууд дээр бол эдгээр байршлууд дээр бол өргөсөж байгаа гэсэн. 6 игнэ. Ягаад гэвэл трамвай явах учраас трамвайны шугамуудыг зориулсан. энэ орчиж байгаа. Орж байгаа. Ногоон байгууллагын хэсгүүд бол байдгаараа байна. Мопед скутерний дугуй хоёр тусдаа. Байдал. Хоёр хэсэг тусдаа явж байгаа Тийм. тийм. Тэгээ ингээд өргөнөөрөө хийгээд энэ хэсэг бол дуусгах гэж байгаа. За энэ жилийн 10 сар гараад хүтний удирлаас өмнө 10 сарын 15 хавцад явах энэ жил яваа. Тэрээс өмнө бол Апогийн уулзуур хийгээд дуусчихсан. Ингээ бүх төвийн шугамтай. За гүйцэтгэгч компани хэн бэлээ? Боён шиг. Буюу шиг маргаашаас эхлээд явган үнийхэн замыг энэ хэсгээр оруулаад хэсэгчлээд ингээд дуусгах юм байна гэж ажлуудаа гүйцэтгэх юм тохирлоо шүү. Энэ жил гүйцэтгэж байгаа хийж байгаа дутуу үлдээгээд амжихааргүй болсон зарим компаниудыг цуцалсан чулуун явганд автангууд татцсан компаниуд зөндөө байгаа. Тэр компаниудаас авах хэрэгтэй тохиролцоо. Өмнө нь байсан явган зам 50 см орчим байсан. Явах бол маш хэцүү. Ногоон байгууламжтай ингээд дундуур орж байгаа. Явган хүмүүс зорчих бол нөхцөл бол маш бодлого урамтуудыг бол өөр байрш руу шийдвүүлээд ашиглагчтайгаа яриад бүхэн сэргээлтийн зардалтай цуг шийдвүүлээд явган замыг бүрэн боломжтой байгаа. 19-р хороо 2-р хорооны 2 талаар бол бид нэр Тарамбайны шугамтай болон Улаанбаатар хотын төвжилтэй уялдуулаад нэг игнээ нэмж байгаа. Үүнтэй уялдуулаад аж ахуйн нэгжүүдэд зөрчилдөд бас уртлын игнэний зарим газар чөлөөлтүүдийг хийгээд явган замуудаа шинчилж байгаа. За ингээд шинчлээд явхад бид нар бас борооны ус зайлуулалт байгууламжаа хийж байгаа. Дээрээс нь бас хажуу талаар явж байгаа цахилгааны кабель холбооны сувгчдын ажлуудыг шинжилээд шилжүүлсэн. Энэ ажил бас нөгөө олон улсын хэмжээний кабелүүд явж байгаа учраас бид нар Улаанбаатар хотын интернет тасалдах аюул байсан учраас яг зохих журмын дагуу шилжүүлж энэ зүүн тодорхой хэмжээнд бас хүндрэлтэй хугацаа алдсан. За усны сувгчдын ажил бол бас яг нөгөө Монгол компани үйлдвэрлэлийн хүчин чадлаас шалтгаалаад бол тодорхой хэмжээгээр удаашралтай явж байгаа. Дээрээс нь бид нар энэтэйгээ уялдуулаад энэ хуучин байсан замын хажуудлын ногоон байгууламжийг бол зориултын дагуу шилжүүлэхээс өөр аргагүй болсон шүү. Иргэд маань бас энийг зөөр хүлээж аваараа. Бид нар болж игэл ойрхон хажуудлынх нь нэг игнээд нь ухраагаа шилжүүлнэ. Ухраагаа шилжүүлээд зай байхгүй бол дүүргийн хот огчртын газруудаа ярьж хагаад бусад боломжтой газрууд бас шилжүүлэхээр ингээд төлөвлөөд шилжүүлээд ажиллана гэж хэлье.